Улаан бүч 40 жил. Хүүхдийн найрал дууны улаан бүч чуулга улаан бүч нэрийг аваад эдүгэ 40 нас хүрч байна. Энэхүү чуулгын их үндэс тэртээ 1960-аад оны дунд үеэс тавигдсан гэж үзэж болох юм. Дараа нь 1970-аад оны дунд үед Монголын радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Чимэд Дорж, хүүхдийн нэрс зохиолч Чимэд нар нийслэлийн 39-р сургуулийг түшиглэн тус сургуулийн багш Галсан Доржтой хамтран шинжилэн байгуулж, тогтмол сургуультай тодорхой урын сантай болгожээ. Улаан бүч чуулгын түүх бол шинэ Монгол улсад энэ хүүхдийн найрал дуу гэдэг энэ урлаг хөгжсөн түүх гэж хэлж болно. Тэгэхээр улаан бүч чуулгын бол одоо юу гэдгийг нэг сонсогч бий байхгүй өөрөө. Телевиз нь ингээ орон нутгад гардаггүй. Орон нутгад ганцхан радио явдаг байсан үед тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжилд бол онцгой тийм нөлөө үзүүлж ирсэн хамтлаг бол улаан бүч. 1979 он бол Нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан олон улсын хүүхдийн жил байлаа. Энэ онд тус чуулга бүгд найрамдах Унгар улсын Будапешт хотоос олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээн авсан юм. Тус наадамд Монголын радиогийн хүүхдийн найрал дууныхан улаан бүч нэртэйгээр 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй анх оролцсон түүхтэй. Өнөөдөр улаан бүч чуулга нь дэлхийн сонгодог бүтээлүүд, өөрийн орны болон гадаадын хөгжмийн зохиолчдын мөн улс үндэстнүүдийн ардын дуунаас бүрдсэн 100 гаруй дуу бүхий урын сантай. Одоо нийтэд нийгэмд хүүхдийн хүмүүжил нөлөөлжсэн нөлөөлөл их юм. Тэгээд энэ дүгээр чинь бид нар чинь одоо ингэдэг штэ чи бити ханан дээр юм зураад бити сандлын хөл хугалаад гэж хэлхийн оронд сайран хамралж явдаг сайн уу муу аль нь вэ те сандлын хөлийг хугалдаг сайн уу муу аль нь вэ гэвэл одоо маяагаан дуулж байгаа тэр дуу штэ зохиосон дуу тэр бол хүүхдээ зүгээр дуугаар дамжуулаад хүмүүжлийн ач холбогдол өгч байгаа. А тэр нөгөө ном гэл тийм ээ ном уншихад бид үлгэрийн Баатартайш танилцсан тэнтэж уулсан. Чи ном уншилтаа чи ном унших гэдэг хооронд ингээд дуусгах зэрэг нэрээ би ном унших юм бол энэ мэдээч олоод үзчих юм байна штэ гэсэн. Хүүхдийн тэр оюун ухаанд нөлөөлөхөөс тийм хүмүүжлийн ач холбогдолтой дуунуудыг дуулж байгаа учраас эн чинь хүүхд гэдэг чинь манай нийгэм, иргэн, ирээдүйн одоо томчууд шүү дээ. Тэдэнд ингэж нөлөөлж байгаа нь бол энэ нийгмийн ач холбогдол гэж хэлж байна. Тус чуулгын багш уран сайхны удирдагчаар урлагийн гавьяа цэтгэлтэн Чимэд Дорж, хормейстраар оюун 1981 оныг дуустал 1982-оос 2014 онд соёлын гавьяа цэтгэлтэн буян хашиг, концертмейстраар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Саран Туяа Янжин нар ажиллаж байжээ. 2014 оноос эхлэн залуу хормейстер Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мөнх Жаргал ажиллаж байна. Улаан бүч чуулга яагаад нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь илүү сайн байгаа юм бэ гэвэл тэр хүүхдүүдийн одоо яг уран бүтээлийг илэрхийлж байгаа байдал, тийм ээ уран бүтээлд ажиллаж байгаа байдал, тэрийг одоо ойлгож байгаа, тууштай байж байгаа, олон жилээр хичээлдэж байгаа нэг зүйлийг эхэлсэн бол яг дуусгаж байгаа тэр чанараараа бол манай улаан бүч чуулга үнэхээр үнэлгэрч хамтлагаа гэж хэлэх байна. Хүүхдүүдтэй ажиллах бол сайхан шүү дээ. Улаан бүч чуулга угаасаа манай цагаан лава студийн харьяанд байдаг. Сүүлийн 5 жил бол Мөнх Жаргал багштай ажиллаж байна. Мөнх Жаргал багш ирснээр улаан бүч дахин нэг шат агсан. Шинэ төвшөнд хүрч байна. Одоо шинэлэг уран бүтээлтэй, шинэ уран бүтээлч хүмүүстэй хамтарч байна. Шинэ студиудтай ажиллаж байна. 2 сар цагаан сарын өмнөхөн нэг цомгоо бүтнээр нь авсан. 20 дуутай цомог. 1985 он Монголын пианорын байгууллага байгуулагдсны түүхт 60 жилийн ойгоор зарласан Мөнгөн хонх уралдаанд тэргүүн байр. 1986 он Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан зарласан Эх хорон инх тайван найрамдлын сэдвт дууны уралдаанд урлагийн гавьяа цэтгэлтэн төрийн шигалт Бадарчин хөгжим, төрийн хошоо шигналт Сингээгийн шүлэг тагтаа дуугаар тэргүүн байр. 2000 он бүгд найрамдах Хятад улсын Тяньшин хотноо болсон олон улсын хүүхдийн урлагийн наадамд амжилттай дуулж, олон орны хүүхдийн хамтарсан тоглолтод оролцсон. 2004 он бүгд найрамдах Хятад улсын Шанхай хотноо болсон олон улсын хүүхдийн найрал дууны уралдааны тусгай байр Цом. 2016 он Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс санаачлан зохион байгуулсан Алтан зул 2016 хүүхдийн шилдэг дууны бүтээл шалгаруулах уралдаанаас бага насны ангилалд шилдэг бүтээлийн шагнал тус хүртэж байсан юм.
Хүүхдүүдтэй муухай ажилладаг байсан. Тэр зангаа засах гад анх улаан хүчтэй орж исэн. Хүүхдүүдийг илүү ингээд эерэг болгож хөгжүүлэх газар гэж боддог. Ерөнхийдөө сонсгол илүү өгцөн. Их сонсдог. Тэгээ эхлээд бол дасгал уншихдаа шууд уншаад болохгүй шүү дээ. Мэдээ сонсоод дасгаад тэгээ дараад нь хоолоогоор гаргадаг учраас эхлээд ямар ч гэсэн сонсголоо айгүйх сайн хөгжүүлж чадсан. Хүнийг сонсож сурсан гэж хэлж болно. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагууд улаан бүч чуулгыг бэхжүүлэхэд онцгой анхаарах болсны дунд тэдний дэмжлэгтэйгээр 40 жилийн ой дээрээ хөгжмийн ихшигт хайрцаг хэмээх бүрэн хэмжээний цомог болон анхны хүндэтгэлийн тоглолтоо та бүхэндээ өргөн барьж байна.